Хамтаг дээр залбирцгаая. Өнөөдрөөс 30 дэх залбирал руу орж байна. Өнөөдрийн залбирлын сэдв бол Бурхны удирдам чиглүүлэх гэсэн нэг юм цуврал хэсэг ирж байгаа. Гэр бүлийн санхүү ба өрхийн тэргүүн гэдэг хэсэг сэдвд орогдсон. Гэхдээ яг маш олон залбирлын сэдвүүд ирдэг. Маш олон залбирлын сэдвүүд пастора манай нөхрийн төлөө, миний төлөө залбирч өгөөч. Над туслаач. Манай санхүүгийн төлөө залбирч өгөөч. Манай гэр бүлийн төлөө залбир, хүүхдүүдийн төлөө залбирлаа гэдэг энэ олон залбирлуудыг нэгтгсэн залбирлын нэг хариулт байгаа. Олон удаа хүмүүс хэлж ирсэн. Тэгээд энэ хүү залбирал руу бүгдээр орцгоо. Гэр бүл ба санхүү ба гэр бүлийн санхүү ба өрхийн тэргүүний талаарх залбирлаа. Тэгээд голцоо өрхийн тэргүүний талаарх нэг залбирал донд хүмүүс аливаа зүйлсээр яг юу бид нар мэдхэн чухал байг бол энэ хүмүүсийн гэр бүл өрхийн тэргүүнд бол онцгой чухал гэр бүлийг удирдах чиглүүлж явж байгаа тийм үү. Тэгээ гэр бүлийг удирдах чиглүүлж явж байгаад маш олон талбар дээр за манай гэр бүлийн санхүү болохгүй нэ пастораа тусалж өгөөч, залбирж өгөөч гэхээр. За тэгээд гэр бүлийн юу яг яасан бэ? Гэр бүлийн хүн чи яасан бэ? Итгэгч өгөр. За итгэгч биш гэж. За яаж гэж. Ман нөхөр харихуугаад хамаа. За гэдэгс чи манай тэгэхэд залбирж өгөөч хэрхэн. За тэгэд та тэгээ сайн мэдээ ярьсан уу гэхээр яриагүй. Хэдэн жилийн өмнө урьж ийс тэг ирээгүй шүү дээ. Тийм сайн мэдээ яриарэ гэхээр манай нөхөр ямар сонсдоггүй шүү дээ гэдэг хүмүүс гэдэг. Тэр ингээд гэр бүлийн хүмүүсийн яг гэр бүлийн санхүүгийн төлөө яг гэр бүлийн авралын төлөө хүүхдүүдийн төлөө өөрийнх нь төлөө бүхэл бүтэн гэр бүлийн төлөөх залбирал нь энэ нь өөрөө залбирал нь аахгүй. Тэр залбирал нь юу вэ гэвэл яадаг вэ бол яг энэхүү яг энэ залбирлын хариулт юм аа. Аврагдах нь чухал. Олон талбар дээр бид ингээд гэр бүлийн одоо иймэрхүү одоо сэдвүүдэд манай нөхөр амар архичаа. Эсвэл ингээд манай нөхөр аюу архины амралтай байгаа. Багасаа л ингээд байгаа ингээл. Манай хүүхдээс архины амралтай байгаа. Тэгээд хүмүүс солбогддог. Аав нуудаг гэсэн. Эсвэл ингээд ингэдэг гэсэн. Тэгээ энэ архиугаад байгаа залбираад өгөөч гэдэг. Энэ архил болохгүй гэх зэрэг иймэрхүү шалтгаануудтай хүмүүс ирдэг. Тэгэхээр энэ яг шалтгаанууд энэ олон хүмүүсийн дунд ингээд энэ ингээд асуудал уу гэхээр үнэхээр асуудал. Энэ хэцүү юугээр хэцүү. Гэтэ яг одоо тав сонсогч ихтэй бүгдээр ингээд сонсогч ихтэйгээр бүгдээрээ сонсцгоё. Маш олон хүмүүстэй тэгэхээр би яг хөвчлэн залбирч байсан, холбогдож залбирч байсан, над руу чатаар бичижсэн. Тэгээд энэ дээр харах юм бол ингээд ийм тодорхойлт өгсөн байна шүү дээ. Тэгэхээр одоо Эхлэл 12-ын 3 дээр хэлж байгаа. Чамааг өрөөгчдийг би өрөөж, чамааг хараахч нэгнийг би хараана. Газар дэлхий дээр бүх үндэстэн чамаар дамжуул өрөөгднө гэж байгаа. Тэгээд юу гэж юм? Чамааг өрөөж байгаа нэг би өрөөнө гэж байгаа. Чамааг хараахч нэгнийг би хараана гэж байгаа байхгүй. Тэгээд бидний амаар дамжуулж хүмүүс өрөөгдөг. Харагддаг. Гэхдээ одоо зарим нэг хүмүүс л тэгж сонсох дург байдаг. Одоо хараал гэж хэлэхээр тэгэхээр яг бодит байдлаар бол тийм ээ. Энэ бол яг хараал мэт зүйл хэвгүй. Тэгэхээр яах вэ? Ингээд яг хань ижил хүнийгаа за энэ архич шүү дээ. Энэ архины амралтай байгаад байгаа маа. Өнгөрсөн хугацаанд бид нар ярих бол зүйл бодит явдал болсон явдлыг ярих юм зүйл өөр одоо зүйл өөр. Одоо энэ бичлэгийг бол одоо ингээд би манай итгэлийн ихчтэйгээ хамт цуг энэ бичлэгийг хийж байна. Хийсэн гэдэг бол өнгөрсөн хугацаанд энэ бичлэгийг хийхэд манай итгэлийн ихч маань хамт намайг сонсоод миний дууг тохируулахад тусалж байгаа. Энэ бол болсон явдал. Хийгээд байгаа гэх юм бол байн годоо хийгээд ирээдүйд ч гэсэн хийн гэсэн хизээ дуусах нь тодорхойгүй юм. Бас үүний адилхан за манай энэ хүүхэд их уц донтоод байна. Энэ бол ингээд тэг бүр ингээд донтолтоос гардгүй бид чинь донтоол гэдэг юм. Пичсээс донтцсон гэдэг хүмүүс хэлдэг байхгүй юу? Тэгэхээр юу гэвэл энэ чинь өнгөрсөн одоо ирээдүгээр хүн яг одоо тунхаглаад байгаа байхгүй юу? Одоо бич донтцсон, дээрээ донтцсон, манай үг донтоод байгаа. Тэгээд залбираад өгөөч гэдэг. Тэгэхээр яг шийдлүүдийг хүмүүс ингээд ярингууд яг шийдлүүдийг ингэж хүлээж авах сэтгэлтэй сонсогч ихтэйгээр бид нар сонсох нь үнэхээр чухал байна. Тэр нь юу гэвэл яг хүмүүс ингэ сонсогч ихтэйгээр сонсохгүйгээр яадаг вэ гэвэл яг ямар нэгэн талбар дээр ямар нэгэн байдал дээр хүн өөрсдийнхөө зүйлсүүдийг ингэж ингээд нөхөр юм уу альва нэг гэр бүлийн хүн архиугаад иж чад би ингээд холоос ингээд залбирангууд хүн шууд архиухаа байлаа л шууд ингээл ирнэ гэж хүмүүс боддог. Мэдээж залбирлын залбирал бол хүчтэй.
залбирлын хажуудаас залбирлын хариулт болж хажууд хүмүүс нөлөөлдөг хүмүүс зүйл байгаа. Хажууд нь хань ижлэн чи өстөнөр чамтаа сууснасаа бол би сайхан амьдэрсэнгүй чи л нэг архиугаад байна. Үгүй чам шиг юм марг нь хоолн ингэдэг юм. Чи явж ажил хийгээ чи ингээд чи нэрээс чамаа ингээд цэцэрлэггүй хараачаад ирээд хин нэг нэр өөр хүнээр залбируулад тэгээд нөгөө хүн ажил төрөлд орох ч юм уу архинаас хамааралтай болно гэдэг. Энэ нь ингээд юм тохирохгүй зүйл байгаа байхгүй. Тэр хамгийн түрүүнд гэр бүлийнхэн л энийг би хин нэгнийг ингээд олон жишээд харж ирсэн. Хин нэг доош нь гарах гэж юм уу, хин нэгэнд ингээд тааруулах гэж юм уу, хин нэгнийг яг зориулж мессеж шиг олон талбартайгаа тэр энэ тав гэж туслах зорилготой. Юу гэвэл нэгдүгээрт хүмүүсийг өнгөрсөн цаг дээр ярьж сурна. Хэрвээ хин нэг наадах гэж байгаа манай нөхөр архины хамааралтай байсан юм аа гэдгийг сонсоод хэрвээ мэдж байгаа бол дахиж яриад тунхлаад байх юм байх шаардлага байхгүй. Тэгээд архич уугаал гэдгийг нэг болохгүй юмтай нийлцсэн одоо ингэж болохгүй одоо энэ бүтэхгүй. Өнөр яг согтуу ирнэ. Одоо яг өнөөдөр яг энэ болдгоо ш яг ингэ явахаараа л энэ яг ингэдэг шүү гэл ингэ нэг хүн хамаараа өөрөө нээгээд идэг. Тунхлаад идэг. Тэгэхээр энэ open door буюу үү таалгыг нээгээд идэг. Тэгэхээр яг өнгөрсөн хугацаанд болцсон бодит байдлуудыг хүн яриад зогсооно. Бодит байдлуудыг зогсооно. Тэр юу гэвэл за манай нөхөр өнгөрсөн хугацаанд хүртэл архиуж исэн. Ирээд нөхөртөө нэг сахурмыг бол за миний хань за өнгөрсөн хугацаанд ууж исэн. Одоо тэгээд өнөөдрөөс хавлаад амьдрал өөр штэ. Чи ухаантай хүн шүү. Чи сайн эцэг хүүхдүүдийн хорлоо чи сайн хүн. Сайн шийдвэр гаргах чадна гэд хэлээд үзэхэд хүний нөхөр байн амнаас нь нэг алын шүү хэдэн шүү мө архичм гэжсэн хүн гинт гарч ирээ ерөөх юм бол нар хаанаасаа гарч уу гэд хүн гайхах магадaltaй. Эсвэл чинь таны амнаас өрөөл гараад нөхрөө байн тунхлаад урамшуулаад зоригжуулахад амьдрал гэр бүлийн уур амьсгал болон гэр бүл дээр өөрчлөлт гардаг. Хамгийн түрүүнд хийх зүйл бол хүү амаараа нээс үү таалгад хаан. За энэ уугаад байгаа уудаг архичин ингэдэг ингээр л болдог гэсэн. Энэ үү таалгаад энэ сүнслэг үү таалгуудаас нээждэг. Сүнслэг одоо муу сүнслэг одоо тийм үү таалгууд хүмүүс нээждэг. Тэр нь юу гэвэл яг одоо тэр хамт дагаа залбирна. Тэр юу бол манай нөхөр архичин архиудагаас ингэх мэд энэ ч бүгдээрээ сүнслэг үү таалгууд байгаа. Тэр энэ талбарууд дээр бүгдээрээ яг залбирхад за тэр ингэж нэх юм хаах юм. Амаараа нэсүүд алгадаг. Яг одоо би болон миний нөхөр эсвэл миний эхнэр миний эргэн тойрны миний аав ээж манай хатам аав ээжүүд миний нөхрийг архичин архины хамааралтай байгаад байдаг. Архилуугаад байгаа юм. Гэх мэтээр хэлж сүнслэг үү таалгуудыг нээсэн байна. Яг одоо тэр сүнслэг үү таалгуудыг Назарын Есүсийн нэрээр яг нөхрийнхөө овог нэрээр бүтэн нэрээр хэлээд дээр удаалга хааж байна. Бузар сүнснүүд орж нөлөөлөх эрхийг би хэрэгсэхгүй болгож байна. Цэвэрлж байна. Есүсийн нэрээр хамгаалж байна. Эзэн бурхан таны хүсэл Тэнгэршгэ газар дээр биелэгдэх болтугай. Яг одоо би өөрийнхөө амаараа гэр бүлийнхаа нэг нөхрийг харааж зүхэж архич наран дуудаж амьдрал хэрэггүй амтан хог новш гэж дуудаж исэн. Гэх мэтээр та амьдралдаа харааж исэн бүх хараалуудыг хэлээрэй. Чамтаа сууснасаа хойш зовлоо баяслыг хүртсэнгүү чи ингэж явж байгаад үхээч чи гэж харааж исэн. Чи хартаа хүүхдүүд чинь чамайг даагаад бас яг ингээл архиудаг болно шүү дээ гэж тунхалсан. Тэр бүх зүйлсүүдийг Назарын Есүсийн нэрээр хараалуудыг тасалж байна. Хэрэгсэхгүй болгож байна. Цэвэрлж байна. Есүсийн нэрээр.
Амен. Та өргөжлүүлээд яг л өөрсдийнхөө амьдрал дээр би дахиж гэр орныхоо санхүүг, нөхрийгөө, хүүхдүүдийнхээ ирээдүг би хараахгүй байхыг сонгож байна. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Энэ бол эхний залбирал. Нэлээд олон хэсгээс бүрддэг. Эхний залбирал. Дараач хэсэг нь юу гэвэл амаараа дахиж нөхрөө эзэж харахгүй гэрс. Тэр санал нийл. Тэсвэр төвчээрч би ингэж төвчж байгаад ингэдэг. Тэгж байгаад болгоно. Тэсвэрийн ихсэг. Нөхрөө ерөөл дунд нөхөрч босно. Хаан хоол Америкт байгаа юм. Нэг холын хүн нөхрийн сайн болгох тухай гэж залбирал нөлөөгөө үзүүлэн. Гэхдээ хажууд нь байгаа итгэгч хүн яг залбируулж байгаа яг хажууд нь байгаа та хүн залбирлын хариултыг шууд болгож энэ дэлхий дээр шууд өөрчлөлт хийх болно. Дахиж бүү хараа. Нөхрөө хоёр талх нь авралын сайн мэдээг тунхлана. Нөхөр нь хан дээр ирэг байвал 7 хоног болгон бүтэн сайн сүмд авч яв. Энэ подкастыг сонсог, сайн мэдээний авралын сайн мэдээний подкастуудыг сонсог. Бурхны талаарх яар, нөхрийнхөө төлөө байн зуушлан залбир. Нөхрийнхөө дээр хажууд нь суугаад би чиний төлөө залбирья гэд. Нөхөр чи юу хэлэхээс үл шалтгаалж түүний төлөө залбир, зуушлан залбир. Түүнийг ерөө сайн мэдээг тунхал. Бурханд итгэхэд нөлөө сайн мэдээ ярьдаг хүмүүс авчир. Хүчээр биш, хайраар нөхрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө, хүүхдүүдийнхээ төлөө сайн мэдээг тунхал. Сайн мэдээ бол хүмүүсийг ямар ч хүнийг өөрчлөх хүч юм аа. Сайн мэдээ бол хүмүүсийг өөрчилдөг, өрөөдөг. Бурхны дотор, Бурхны тогтоос амьдралаар амьдрдаг тэр сайн мэдээ нь үнэхээр чухал. Сайн мэдээ яриа нөхрөө Бурханд Есүст итгүүлээ. 3 дахь алхам. Тэгээд нөхрөний итгэсний дараа хүмүүс ингээд хүнтэй нь үзээдэг. Одоо энэ эсвэл архимархтай гэдэг юм бит зүйлстэй үсэг хизээч арх ингээд хүн рүү ингээд хүчээр орчдоггүй. Тэгэхээр яг энэ архтай холбоотой ийм донтолтын сүнснүүд хүмүүстэй наалтсан байдаг. Ихэнх тохиолдолд. Зуршил бас байдаг. Тэгтээ донтолтын сүнснүүд наалтсан. Тийм болохоор хүмүүс удаа дараалал уугаад байдаг. Эрүүл үедээ ингээд зүгээр Бурханд итгээгүй байхад нь ингээд ярихаар зүгээр үедээ ярьдаг. Болдог болооч ингээд айгүй ухаантай зүгээр амьдрал дээр зүгээр байгаа ч гэсэн. Тэгэхээр байхгүй дахиад уучвал яагаад байгаа юм бэ ойлгохгүй чи яагаад ууч болдгоо юм энэ донтолтын сүнс хүнд байгаа. Тэр ингээд сүнслэг зүйлс байгаад одоо юм сүнслэг зүйлс байдгааг үнэхээр мэдхэн чухал. Тэгээ таны нөхөр яг одоо Бурханд итгэдэггүй. Тэгээд Бурханд итгэдэггүй тэгээд юм донтолтын сүнс түнд ингээд уучаач дахиад уучаач гээл хүсэл төрүүлэх гээл хажуудлаас яриад үглээл хажуудлаас тийм донтолтын сүнстэй найз нөхөд гэдэг хүмүүс нийлцсэн. Тэд нар ингээд туслах га хажуудлаас нь ингээд уруу татаад байж хат нь хажууд нь та тэр сүнсийн муу сүнсийг нөхрөө ерөөнд авралын сайн мэдээг танд байхад тусламжид нь та юм. Өөр хүмүүс байгаа л да. Өөр хүмүүс мэдээж байгаа шүү. Хамгийн ойрын хурдан туслах боломж нь та юм. Тэгэхээр яг нөхөр нь Бурханд итгэсний дараа нөхрөөсөө чөлөөлт хийн. Тэгэхээр яг нөхөр нь итгэснийхэн дараа чөлөөлт хийхэд тэр донтолтын нөхөртөөгөө цуг суугаад Бурханд итгэсний дараа ингээд бид нар итгэгчдээ тийм чамд ийм донтолтын сүнс байна. Донтолтын сүнсийг хөөё. Хамтаа нийлээгээд Назарын Есүсийн нэрээр би яг одоо нөхрөөсөө тэр донтолтын архитектийн донтолтын сүнсүүдийг хөөн залуулж байна. Гаргаж хайж байна. Зайлцгаа гэж шааж байна. Бурхан ямар чиглүүлэг өгнө тэгээ Бурханд итгэсэн хүмүүс байгаа шүү дээ. Тэр донтолтын сүнсүүдийг дарж чөлөөлнө. Гэтэ санаа л нийлнэ. Хамтдаа санал нийлээд нөхрөнтийг яг хөөлгөё, яг тэгээд наадах ч үнэн шүү гэн. Яг тийм болоод байна. Яг тэгээд шүү гэж хүн мэдэнгуутаа яг тийм донтолтын зүйлсийг хөөхөж чөлөөлөхөд нэгдэх юм аа. Одоо хөөж чөлөөлж
бид нар явах хэрэгтэй маа. Тэгээд ингээд чөлөөлт хийх нь чухлаа. Тэгээд ер нь бол бид нар бурханд итгэдэг хүн дээр чөлөөлт хийдэг аа. Бурханд итгэдэг хүн дээр чөлөөлт хийдэг. Яг бол итгэдэг хүн бол хамгаалтыг ингээд амьдрал дээр тунхлаж чадах тийм хүч чадалтай байгаа. Тэг яг нөхрийнхөө ерөөн муу сонсыг муу сонс хөөгтөр бүтийн хөнгөн байгаарай. Энэ үнэхээр хүмүүс яагаад уух гэдэг ерөөс хамаг асуудал нь юу гэвэл болох ёстойг нь мэдсэн ч гэсэн тэр яадаг. Тэр донтолтын сонсуудыг хөөдөг. Тэг хүмүүс ингээд нэг удаа донтолтын сонс нөхрөөсөө зайл гэдэг хөж. Хэрвээ дахиад байгуул дахиад хүн. Дахиад нөхөрчин дахиад уух гал шүлэнгтэй л яхан бол дахиад чөлөөлнө. Яг магадгүй бүр ингээд явж байгаад бурхан итгэсэн ч гэсэн дахиад уучлах юм дахиад чөлөөлнө. Үхлийн сонснууд иждэг. Хүмүүсийг хитрхи их арх болгож хитрхи их дондолтож оруулах гэж тийм үхлийн сонснууд идэг. Тэгэхээр яг эхлээд үхлийн сонснууд дараа нь дондолтын сонснууд өгөн. Яг бурханд итгэдэг байсан хүмүүс залбирлуудыг хамт хийцгээе. Тэг яг хэрвээ таны нөхөр яг одоо Есүс тэгээд аврагдаад яг хажууд тань суугаад энэ залбирлыг сонсч болох хамт залбирлыг би яг чөлөөлтийг хамт хийцгээе. Назар Есүсийн нэрээр яг одоо архины донтолтын бузар хүнсүүдийг зайлуулж гаргаж хийж байна. Яг сонсож байгаа энэ хүн бас энэхүү хажууд нь байгаа бурханд итгэдэг энэ өрхийн тэргүүн бас үнэхээр айл гэрийн тэрхүү арга альва донтолтой байгаа хүүхэд болно. Тэр хүмүүсийг назар Есүснээр би цэвэрлж байна. Тэр донтолтын бузар хүнсүүдийг зайлуулан гаргаж хийж байна. Яг за зайл гэж шиж байна. Зайлцгаа гэж шиж байна. Назар Есүснээр зайлуулж гаргаж хийж байна. Яг үхлийн сүнсүүд зайлцгааг төшөөж байна. Алуурчин сүнсүүд зайлцгааг төшөөж байна. Назар Есүснээр зайлан гаргаж хийж байна. Яг одоо энэ видеог сонсож байгаа тэр бурханд итгэдэг тэр нөхөр болон тэр өрхийн тэргүүн хүн яг архины донолоо тэмцэж байгаа хүн намайг дагаад залбираарай. Бусад хүмүүсийн амаар дамжуулаад намайг архичин архин донд архинаас гарч чадахгүй азгүй амтан гэж хэлсэн бүх тунхлуудыг бусад хүмүүс намайг тэгж тунхлуудыг архичин азгүй амтан архинаас гарч чадахгүй гэсэн тунхлуудыг назарын Есүсийн нэрээр би хэрэгсгүй болгож байна. Цоцолж байна. Цэвэрлэж байна. Назарын Есүсийн нэрээр надаас яг одоо зайлцгааг төшөөж байна. Бузар хүнсийг зайлуулан гаргаж хийж цэвэрлэж байна. Есүс Христосийн нэрээр залбирч байна. Амен. Тэгээд та бүдгийн гэр бүлийн төлөө миний бурхнаас өгсөн залбирлын чиглүүлэг байна. Энэ зүйл төр олон хүмүүс тулж байгаа гэж хүмүүд өөр чиглүүлсэн байгаа. Бид нар 1-р Петр 3:10 дээр хэлэхдээ амиа хайрлаж сайн өдрүүлэг үзхийг хүсдэг хүн бузар муугаас хилээ залмихийн үгсээс уруулаа хорж болиул гэж байгаа юм. Энэ бол тушаал хорж болиул гэж байгаа. Уруулаа. Амиа хайрладаг сайн өдрийг үзхийг та хүсэж гэнэ үү? Тэгэхээр бузар муугаас буюу нөхрөө гэр бүлээ хараахаас уруулаа хорж болиул. Амаараа хорж болиул. Гарахад бол тас гэж залмихийн үгсээс уруулаа хорж болиул ингэж зогсоо. Зай бүг, зай завсар бүг. Тэгэд хил аман дээр ч асар утга учир байгаа. Таны амаар дамжуулж өрөөлөд нэ. Таны намаар дамжуулж өдөр дамжирна. Энэ залбирлыг хүн итгэлээрээ өөрөөсөө үлдэрээ. Тэгэд энэ шалтгаан ингээд хүмүүс сайн мэдээ манай нөхөр сонсдоггүй та зүгээр бурханы дотор сайн таавал гэр бүлийнхээ сайн мэдээ танаагч та тараах болон та өөр болно ямар ч өөртөө бүх шалтгаагүй би өсөж чаддаггүй манай нөхөр ирдэг ингээд юм яриад байгаа шаардлага та амьдралаа сайн болохыг хүсэж байна уу сайн мэдээг тараа нөхрөө сүмдөр хин жишээ ганцхан таанд хэлж байна та учир хүүхд чинь яг одоо сүмд ирэхгүй байна уу хүүхд чинь сүмд явдаг гэж явхаа болоод тэгээд одоо уугаад байна уу хүнтэй суухгүй оройтсон гэж бодоод байна уу сүмд авчир бурханд итгүүл түүний төлөө залбир тэр хүн та дахиж шалтгаан тоожж хоош суугаа бол одоо цаг болсон одоо босголсон одоо таны цаг та хүүхдийнхээ төлөө нөхрийнхөө төлөө гэр бүлийнхээ төлөө үнээр амьдрал сайн байхыг хүсэж байна уу та бурханы тосолт амлсан тосолгдсон нэг юм гэр бүлдээ авралын сайн мэдээг авчрах нь таны өрөг тэг чөлөөлөх нь таны өрөг та залбирал дотроо хүч чадлаар дүүрэн байгаарай. Сайн мэдээг улам их хүчтэй түгээгээрэй. Бузар хүнсийг хөөж чадна та. Энэ хүү яг энэ подкастууд яг хэсгүүд ингээд яг дахиад нэг хэдэн одоо 30 хүртэл хэд дараалал өөрүүлсэн. Энэ бол гэр бүлийн санхүү ба өрхийн тэргүүнээр
гэр бүлийн санхүү гэдэг сэдвүүдээр ингээд явж байгаа. Тэгээ та бүгдийг уриалж гин, өрөөж гин. Бурхны дотор хүчрэгж урагшаа аваараа тэгээ өргөжлүүлэн дараа дарж гисэн сонсороо бас илүү чиглүүлгүүд ирэх болно. Тэгээ хүч чадалтай байгаарай. Энэхүү байгаа амьдралдаа байгаа байдал дээр яг одооний ийм байдал дээр санхүүгийн хэцүү юм уу, гэр бүлийн амар тайван байхгүй байгаа. Энэ байдлаа бүү зөвшөөрөөрөө таны дотор хүч чадал байгаа. Таны дотор үнэхээр бурхан бүхэл өсөх хийх болон залбирлын хамтрагчтай болоорой. Хамтдаа залбираар энэ зүйлсийн төлөө ойлголцсон зүйлсээ бусад хуваалцаарай. Залбирлаараа тавсаар та чадна. Маш олон эмгтээчүүд сонсож харж байна. Маш олон цөхөрцөн байгаа хүмүүс сонсож байгаа харагдаж байна. Тэгээ бас зөрүүд бас хүмүүс байна. Тэгсэн ч гэсэн сонсохгүй, тэгсэн ч гэсэн ингэсэн биш. Ингээд танаас өгөгдсөн зүйлсүүдийг тоогооч юм бол тоогооч юм тийм үү? Тоогооч хийж явах чинь сонгилжин болохгүй ш. Нөлөөс гаргаад байна ш. Нүгү те. Махан болохгүй наа, махан хитрхи хөлдөө байна гэж хүн шалтгаан гаргадаг ш. Тоогооч очил хоолоо хийнэ сте. Тэгээ яг тэр шиг та тоогооч шиг очиод сайн мэдээ ярина. Очиод залбирна. Амаараа хараад эсвэл хараахаа болно. Амаараа үе талга нээж эсвэл хараа нийхэ болно. Сүнслэг үе талгуудыг хаана чөлөөлнө. Бузар мөн хүмүүсээс нөхөр хамгаал залбирна. Танд үнэр хүч чадал өгцөн. Энэ бүх зүйлийн залбирлыг хайр дотор хийж байна. Таны амьдрал үнэхээр өөртөгдөсэй гэж хүсэж байна. Үнэхээр өрөөгдөсэй гэж хүсэж байна. Олон хүмүүсийн амьдрал үнэхээр бодит үйл явдал, бодит төрхөө нөлөө үзүүлж байгаа. Яг энэ хөө 31-р подкаст хүмүүс нөлөөлж байгааг харж байна. Тэгээд бас урам зоригийг бас өгдөх тань баярлалаа. Үнэхээр бас таас ингээд залбирлаараа бол манай үйлчлэлийн талаас залбирахыг хүсэж байвал бас надраас холбогдоод би бас залбирахыг хүсэж байна. Таны төлөө залбирая гэж хүмүүс зарим хүмүүс хэлдэг. Залбирлаас хамтрагчд болоорой. Хамтрагчд нь хаяа нэг залбирлын сэдвэлнээс ингээд залбирны сэдвээ подкастууд нь залбирна. Зарим хүмүүсээс нэг санхүүгийн яаж санхүү өгмөр байна гэж хэлсэн байна. Тэгээд бас тэр комментэр өчсөн байна. Тэгээд эзэн бурхан та бүдгийг өрөөх болтугай над руу хувийн чатараас холбогдож болно. Үнэхээр та хүсэж бол энэ бол ямар нэгэн төлбөр хөрөл биш. Харин үнэхээр өрөөхийг хүсэж бол залбираарай гэж хүсэж байна. Залбирлын үйлчлэл үнэхээр манай гэр бүл манай үйлчлэл үнэхээр чухал байдаг. Та бүгдийг өрөөж байна. Есүс нэр өрөөж байна. Та бүгдээрээ удахгүй болцгаая.